Улсын хурал дахь ардчилсан намын бүлэг өчигдрийн бүлийн хуралдаанаараа хоёр асуудалд голлон анхаарчээ. Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн зөвшөөрснөөр 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу өнгөрсөн хагасаа өдөр ардчилсан нам Монгол Ардын Хувьсгал намын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсантай холбоотойгоор ерхий сайдын мэдээллийг сонссон байна. Хоёр намын хоорондын улс төрийн шийдлийн асуудлаар шийдвэр гаргах эрх ардчилсан намын бүлэгт байхгүй ч үүссэн нөхцөл байдлын талаар гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж санал солилцоод ардчилсан нам Монгол Ардын Хувьсгал намын хооронд үзгэлсэн гэрээний зарим заалтуудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ. Хамтран ажиллах гэрээний төсөл дээр тойрогтой холбоотой асуудлуудыг тодруулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн гişүүд. Энэ бол 3 дугаар заалт тийм ээ. Тийм тухайн гэрээний үзгэлсэн гэрээний 3 дугаар заалт. 9 дугаар заалт дээр бас нэр дэвшилт гэдэг юу гэж ойлгох юм бэ гэдгийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна гэж гişүүд үзсэн. Дараагийн нэг асуудал тодруулах юу гэхээр улс төрийн бодлогод одоо зарим нэгэн үйлдвэржилт хөрөнгө оруулалтын талаар тусах нь гэрээнд зөв буруу юу гэдгээ бид нар бас ярилцсан зөв юм байна гэж ингэж үзсэн байгаа. Ийм 3 зүйл дээр бид нар бас анхаарлаа хандуулах шаардлагатай гэж үзсэн. Түүнээс гадна урт хугацааны стратегийн бодлогын гэрээ байгаа учраас энэ гэрээний хугацааг аль болтол авч үзэх нь зөв юм бэ гэдгийг бид нар бас эрх ухий байгууллагаараа зайлшгүй бас нэг эргэж ярилцах шаардлага байна гэж ингэж үзсэн байна. Бүлгийн хуралдаанаар хилэлцсэн дараагийн асуудал нь Монгол Ардын намын 26 гишүүн нэр бүхий 2 гишүүнээс өргөн барьсан ерхий сайдыг огцруулах тухай санал, ерхий сайдыг огцруулах энэ асуудлыг бүлгийн гишүүд хилэлцээд дэмжих боломжгүй гэж үзжээ. Ерөнхий сайдын хилцэх тухай асуудал хуулийн дагуу байнгын хороогоор 7 хоногийн дотор хилцэгдэх ёстой. Байнгын хороогоор хилцсийн дараа чуулганаар 7 хоногийн дотор орох ёстой. Маргааш 3 дахь өдөр төлөвлөгдсөн байгаа байнгын төрийн байгуулалтын байнгын хороогоор ерөнхий сайдын асуудлыг оруулахаар төлөвлөгөөнд туссан байгаа. Төлөвлөгөөгөөр эх 7 хоногт хэрвээ бид хуулийн дагуу явъяагүй эх 7 хоногт бид нар ерөнхий сайдын асуудлыг чуулганаар авч хилцэх үүрэгтэй. Ийм зааг ялгаа байгаа. Сайдуудын асуудал дээр Монгол Ардын нам завсрал авсан. Мөн сайдуудын асуудал ялгаа авахгүй өөрийн хуулийн хугацаатай. Тэдний ажлын 5 хоногийн завсарлага 4 дахь өдөр дуусна. Ажлын 5 хоногийн завсарлага дуусангууд бид нар хуулийнхаа хугацаанд шахагдж байгаа учраас сайд нарын асуудлыг цааш хилцээж явах зайлшгүй шаардлага бидэнд үүсэж байгаа. Ерхий сайдыг огцруулах шаардлагагүй гэдэг үндслэлээ ардчилсан намын бүлгээс тавихдаа огцруулах 4 шаардлага тавьсан нь тооны хувьд зөрсөн. Хувь хүн талаас нь ирээд цэргүй үндслэлгүй халтсан заалтууд орсон нь үндсэн хуулийг зөрчиж байна. Мөн түүнтэй холбосон гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн хэрэгүүдийг огцруулсныхан дараа шалгуулна гэсэн нь огт боломжгүй зүйл гэж тайлбарлаад санаатай улс төрийн үйл ажиллагаа гэж үзлээ.